За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ биеүдийн системийн тэнцвэрийн бодлогыг бодож танилцуулах гэж байна. За тэгэхээр нийлэмэл хийцийн тэнцвэрийн бодлогыг бид бүхэн ер нь бол нийлэмэл хийц гэж юу хэлэх вэ гэдгийг эхлээд тайлбарлая. Тэгэхээр хоорондоо чөлөөтэй гадаргуугаараа тулсан эсвэл нугасаар холбогдсон ийм хэд хэдэн хатуу биеүдээс тогтох хийцийг бол нийлэмэл хийц гэж бол үздэг. За тэгэхээр бид бүхний сонгож авсан жишээн дээр АЦ гэсэн нэг давнуур, ЦБ гэсэн нэг давнуур, өөрөөр хэлэх юм бол хоёр хийцээс тогтсон юм нийлэмэл хийцийн бол бодлого байна. Тэгэхээр АЦ давнуур дээр F гэсэн идэвхтэй хүч өгөгдсөн байна. ЦБ давнуур дээр жигэд тархмал ачаа бол өгөгдөжээ. За тэгэхээр өгөгдлөө бивчээ F хүч маань 3 кН гэж өгөгдсөн байгаа. За ЦБ хэсэг жигэд тархалтайгаар үйлчилж байгаа тархмал ачаа маань 1 кН/м гэсэн юм. Жигэд тархмал ачаа бол өгөгдсөн ийм нийлэмэл хийцийн бодлого байна. Тэгэхээр ийм нийлэмэл хийцийн бодлоготой бид хүн А, Б толгууруудын реакцийн хүч болон С дотоод холбоосны реакцийн хүчийг тодорхойлох ийм бодлогыг бол бодно. За тэгэхээр тухайн бодлогоо бодохын өмнө бид хүн тухайн холбоосуудыг тухайн толгууруудыг холбоос осон чөлөөлж реакцийн хүчийг сольж тооцох хэрэгтэй байгаа. За тэгээд сольж тооцохын тулд би тухайн давнуураа дахин зурж холбоос осон чөлөөлж реакцийн хүчээр сольж дүрслэе. Давнууд дээр байгаа идэвхтэй хүчнүүдийг төрслөө. Идэвхтэй хүч маань АЦ давнуур дээр 45 градусын нулуугаар налж байрлажээ. За ЦБ хэсэг дээр жиг тархамал ачаа үйлчилсэн байгаа. Жиг тархамал ачаа үйлчилсэн байгаа тохиолдолд түүнийг бид бүхэн заавал төвлөрсөн нэг хүчээр сольж тооцох ёстой. Төвлөрсөн хүчээр сольж тооцохдоо тархмал ачаа үйлчилж байгаа нийт зайгаар нь үржүүлж төвлөрсөн хүчний хэмжээг бол тодорхойлно. За тархмал ачааны хэмжээ маань нэг тархмал ачааны үйлчилж байгаа зай маань 2 м. Ингээд нэг 2 кН гэсэн төвлөрсөн хүч бол үйлчилж байна. За төвлөрсөн хүчээ бид бүхэн тухайн давнуур дээр байрлуулахдаа тархмал ачаа үйлчилж байгаа нийт зайны 2/1 дээр нь төвлөрсөн хүчээ бид бүхэн сольж дүрслэх ёстой. За хавцах хэсгүүдээ байрлалыг тодорхойлж байгаа зайнуудыг бид дүрслэе. Зэгсийнхаа дараа бид бүхэн А толгуур маань хөдөлгөөнгөө нугсан толгуур, Б толгуур маань мөн адилхан хөдөлгөөнгөө нугсан толгуур байгаа учраас тэгэхээр толгууруудын реакцийн хүчийг тодорхойлохдоо Б гэсэн хэвтэ босоо чөлөлт хөдөлгөөн нь хязгаарлагдчих байгаа учраас X, Y гэсэн
2 чиглэлд реакц хүчээр бид бүхэн сольж холбоос авсан чөлөөлж реакц хүчээр сольж туслалаа. За тэгэхээр уламжлалт координатын тэгш өнцөг координатын системээр бид бүхэн X тэнхлэгийн байрлалыг ийм чиглэлд, Y тэнхлэгийн байрлалыг ийм чиглэлд сонгож координатын системээр төрслөе. За ингээд үзэхээр А толгуур дээр 2 реакц хүч, Б толгуур дээр мөн 2 реакц хүч. Ингээд нийт 4 реакц хүч бол төрслөгдөж байна. Тэгэхээр бид бүтэн систем дээр толгууруудын реакц хүчийг тодорхойлохын тулд тэнцвэр үндсэн 3 тэгшгэлийг бол бичих ёстой байгаа. За үндсэн 3 тэгшгэл маань дурын зэгтэй харьцангуй моментийн 1-р тэгшгэл. За хэвтэ тэнглэг дээр байх хүчнүүдийг нэмээд тэгтээ тэнцвэрлэх 2 дахь тэгшгэл. Босоо байралтай байгаа хүчнүүдийг нэмээд тэгтээ тэнцвэрлэх 3 дахь тэгшгэл гэсэн үндсэн 3 тэгшгэлийг бичиж болно. За үүнээс гадна эдгээр 3 тэгшгэл маань өөр хувилбаруудтай бас байж болно. Хувилбар гэдэг маань моментийн 2 тэгшгэл баригц 1 тэгшгэл гэх мэтчлэн бол хувилбараа бид бүхэн дурын сонгох боломжтой. За ингээд харахад үндсэн 3 тэгшгэлийг бичихэд за үл мэддэгчхэндээ нөө бичих тэгшгэлийн тооноос 4 болоод их болчихж байгаа учраас бид бүхэн тодорхойлох боломжгүй байна гэж үзсэн. Нийлмэлгээцээ хэсгээр нь салгаад АЦ гэсэн дамнуудаар тооцоог нь хийж, ЦБ гэсэн дамнуудаар тооцоог нь хийе. За С дамнуурын реакц хүчийг хүн салгаа зурхад XC, YC гэсэн нугсан толгоор байгаа учраас 2 реакц хүчит задарна. За тэгэхээр энэ 4, тэгэхээр энэ дамнуур дээр мөн адилхан 4-г ингээд нийт 8 реакц хүчийг бид хүн тодорхойлох хэрэгтэй бол тарж байна. Тэгэхээр үндсэн 2 хэсэг дээр тооцоо хийхээр 6 тэгшгэл бол бичих боломжтой. За тэгэхээр үл мэдэгдэх чинь 8 болох ийм нөхцөл бол харагдаж байна. Тэгэхээр дотоод холбоосны 4 мясаар дотоод холбоосон дээр үйлчилж байгаа реакц хүчнүүд өөрөөр хэлэх юм бол хэмжээгээрээ тэнцүү чиглэлээр эсрэг гэдэг 4-ыг ашиглах юм бол үл мэдэгдэх чинь 6, тэнцвэрийн тэгшгэл нь 6 гэдэг ингээд бид бүхэн статик тодорхой бодлогыг бол бодох юм боломжтой болж байна. За ингээд статик тодорхой бодлого бид бүхэн бодож байгаа учраас тухайн дамнуураа 2 хэсэгт салгаж дүрслээд тооцоолыг хий. За тэгэхээр энэ дээр би АЦ гэсэн нэг дамнуур мануудтай болохоор реакц хүчнүүд маань эгрэга кса эгрэгцээ гэсэн реакц хүчнүүдээр сольж дурслагдсан. За дараагийн хэсэг дамнуур маань ЦБ гэсэн дамнуур байгаа. ЦБ-ээс эхлээд зурслаа. ЦБ гэсэн дээр ЦБ хэсэг дээр төвлөрсөн хүч ЦБ хэсэг дамнуур дээр үйлчилж байгаа. Төвлөрсөн хүч маань энэ 4 ёсоороо дотоод холбоосны үйлчлэлийн 4 ёсоор өмнө дүрсэлсэн байгаа XC-ийн чиглэлийг би дараагийн дүрмэн дээр эсрэг чиглэлд нь дүрсэлж өгөх ёстой. Тэр хүчнүүд маань
хэмжээгээр тэнцүү чиглэлээрээ эсрэг чиглэлтэй реакц өвчнүүд юм аа. За ингээд АЦ хэсэг дээр тооцоолыг нэг хийж, ЦБ хэсэг дээр би тооцоолыг хийж тулгууруудын реакц өвчийг тодорхойлъё. За эхний тооцоо хэсэг маань АЦ хэсэг дээр тэнцвэрийн үндсэн 3 тэгшгэлийг бичиж бид өхөн тулгууруудын реакц өвчийг тодорхойлно. За ингийн тулд эхлээд би А зэгтэй харьцангуйгаар моментын тэгшгэлийг бол бичье. За тэгэхээр А зэг дээр моментын тэгшгэлийг бичихын тулд бид өхөн тухайн системд үйлчилж байгаа бүх хүчнүүдийг А зэгтэй харьцангуйгаар тодорхойлоод бичих ёстой. Тэгэхээр А зэг хүртэлх зайгаар нь буюу мөрөөр нь үржүүлээд бичнэ. За тэгэхээр Y-А гэдэг хүчний үйлчлэг шулууныг үржүүлээд татахад А зэг дайран гарч байгаа учраас А зэгийн реакц өвч бол бичигдэхгүй байна. XA гэсэн реакц өвч маань мөн А зэгийг дайран гарч байгаа учраас бас бичигдэхгүй байна. За тэгэхээр F хүч маань хоёр пароксид бол задрах хэвээр хөвтэй босоо гэсэн хоёр ширхэгээлэлд. За налж байгаа тэнглэг дээрээ косинус гэдэг өнцгөр, эсрэг тэнглэг дээрээ синус гэдэг өнцгөр бол төрслөгдөн. За тэгэхээр хөвтэй парокс маань үйлчлэлийн шулууны үйлчлүүлээд татахад АЦ дайран гарч байгаа учраас бол бичигдэхгүй. За F хүчийн синус парокс бол бичигдэх юм байна. Тэгэхээр F хүчийн үржихэн синус 45 градус мөрн тухайн үйлчлэлийн шулуунд нь харьцангуйч байгаа. Цэгээс перпендикуляр болгосон шулууны урт бол мөрн байна гэдэг дүрмээрээ нэг гэсэн мөртэй юм байна. За чиглэл нь бол А зэг харьцангуйгаар цагийн зүйн дагуу эргэх хэмнэлцэлтэй байгаа учраас хасах тэмдэгтэй бичигдэх юм байна. За энэ Y-гийн YC-гийн чиглэл бол А зэгтэй харьцангуйгаар цагийн зүйн эсрэг эргэх хэмнэлцэлтэй учраас нэмэх тэмдэгтэй YC-г үржих нь мөрн 2 юм байна. За XC бол үйлчлэлийн шулууны үйлчлэлд татахад А зэг дайран гарч байгаа учраас бичигдэхгүй байна. За тэнцүү тэгсэн би эхний 1-р тэгшгэлийг бол бичлээ. За дараагийн тэгшгэл нь болохоор С зэгтэй харьцангуй моментын тэгшгэлийг бичье. С зэгтэй харьцангуй моментын тэгшгэл тэгэхээр XC C2 бол С зэгийг дайран гарч байгаа учраас бичигдэхгүй. F хүч косинус парокс бол дайрч гарч байгаа учраас бичигдэхгүй юм байна. XA-гийн чиглэл мөн хүчлийн шулуун дайрч байгаа учраас бичигдэхгүй. За тэгэхээр YA цагийн зүйн дагуу эргэх хэмнэлцэлтэй учраас хасах тэмдэгтэй мөрн үйлчлэлийн шулуунаас цэгээс үйлчлэлийн шулуунд перпендикуляр болгож байгаа зай бол 2 м зай юм байна. За синус парокс нь цагийн зүйн эсрэг эргэх хэмнэлцэлтэй байгаа учраас нэмэх тэмдэгтэй F үржих нь синус 45 градусыг үржих нь 1 тэнцүү тэг. За би 2 гэсэн дугаартай тэгштэл хвчлээ. За өнөөхөө дараа би хөвтэй тэнглэг дээрх хүчнүүдийн нэмэгдэхтэй тэнцвэрлэх гэсэн пароксийн тэгшгэлийг бичиж хөвтэй байралтай байгаа хүчнүүд. За тэгэхээр сонгож авсан тэнглэгтээ ижил чиглэлтэй байгаа хүчнүүдийг би нэмэхээр эсрэг чиглэлтэй байгаагуудыг хасах тэнглэгтэй бичнэ. Тэгэхээр X маань сонгосон тэнглэгтээ эсрэг чиглэлтэй байгаа учраас хасах X. За F хүчний косинус парокс бол бичигдэх нь F хүчээр косинус 45. За энэ нэмэх нь XC. За тэнцүү тэгс. За энэ тэгшгэлийг би 3-аад дугаарлаа. За эндээс харахаар нэг тэгшгэлээс нэг дугаартай тэгшгэлээс YC гэсэн реакц өвчний хэмжээг тодорхойлох боломж тарагдаж байна. Эндээс харахаар F1-ийг F-ийг үржихэн синус 45 градус үржихэн 1. За хаваахан 2 F хүч маань 3 г ньютон гэж өгсөн синус 45 градус 0.7 1 мөрөөр үржээд 2 тавахаар энэ бол 1.6 г ньютон гэсэн хэмжээтэй байна. За хоёр тэгшгэлээс YA гэсэн реакц хүчний хэмжээг олж байна.
За эндээс харахаар мөн адилхан EP хүрчэн синус 45 градусыг хүрчэн 1 хуваах нь 2 буюу энэ мөн адилхан 106 кН гэсэн хэмжээтэй реакц өгч алдаж байна. За 3 тэгштгэл 2 үл мэдэгдэгч байгаа учраас энэ тэгштгэлийг төр орхичээ. За ингээд дараагийн хэсэг рүү шилжээ. Дараагийн хэсэг маань CB гэсэн хэсгэрээр тооцоолыг хий. CB гэсэн дамнуур дээр тооцоо хий. За ингээд тооцоо хийхдээ эхний тэгштгэл маань B зэгтэй харьцангуй моментын тэгшгэлийг бичье. B зэгтэй харьцангуй моментын тэгштэл. За тэгэхээр XB, YB2 бол B зэг дайран гарч байгаа учраас бол өчигдөхгүй юм байна. За Q хүч бол цагийн зүүнний эсрэг эрх хэмнэлцэлтэй байгаа учраас төвлөрсөн хүчийг үржих нь мөрөн 1. За YC гэдэг чимээ цагийн зүүнний эсрэг эрх хэмнэлцэлтэй байгаа учраас нэмэх тэмдэгтээ XC'-ийг үржих нь мөрөн за 1. За энэ хоорондох цаг төхөн 1 гэдгийг бол харж байгаа. За энэ хоорондох цаг 1 юм аа. За YC мөн адилхан B зэгт харьцангуйгаар цагийн зүүнний эсрэг эрх хэмнэлцэлтэй учраас YC'-ийг үржих нь мөрөн 2. За энэ моментын тэгшэл бичигдэж байна. За энэ тэгшэлийг би 4-г тухайлчаа. За дараагийн тэгшэл нь болохоор хэвтэй байралтай байгаа өвчнүүдийн нэмээд ихтэй тэнцвэрлэгдэх тэгшэл байна. За хэвтэй байралтай XC'-ийг сонгосон тэнглэгийн маань эсрэг чиглэлтэй байгаа учраас асуу тэмдэгтэй. За XB тэнцүү дэг. За энэ тэгшэлийг би 5-г тухайлаа. За дараагийн тэгшэл маань босоо байралтай байгаа өвчнүүдийн нэмээд ихтэй тэнцвэрлэн. Эвэр тэнглэгийн дагуу байралтай өвчнүүд маань сонгосон тэнглэгийн маань эсрэг чиглэлд байгаа учраас YC'-ийг хасах тэмдэгтэй. За төвлөрсөн хүч буюу идэвхтэй хүч маань мөн доошо чиглэлтэй байгаа учраас хасах тэмдэгтэй. Y босоо дээшээ чиглэлтэй байгаа учраас нэмэх тэмдэгтэйгээр бичигдэх нэ. Тэнцвэрдэг. За энэ тэгшлийг би 6 гэж тэмдэглэв. За ингээд 4 тэгштгэлээс за би хүндэт тэгштгэлээс YC-г олцсон учраас YC'-2 хоорондоо хэмжээгээрээ тэнцүү чиглэлээрээ эсрэг гэдэг бид хүн дүрмээр YC-гийн хэмжээг бол 1.6 гэдээ бол өмнө бол олцсон байгаа. За тэгэхээр энэ 4 тэгштгэлээс бид бүхэн XC'-ийн хэмжээг бол тодорхойлох боломжтой байна. За энд болохоор тэнцвэрийн эсрэг талд гарахаар хасах тэмдэг авна. C'-ийг үржих нь 2. За хахан 1 гэсэн утгатай юм байна. За Q хүч маань хасах 2-ыг үржих нь 1. Хасах YC'-ийг маань 1.6 үржих нь 2. За ингээд бодохоор YC'-ийг маань хасах 4.12 км авч гарч байна. Хасах 412 км авч. За тэгвэл 5 тэгштгэлээс XC'-ийг нь XB-тэй тэнцүү гэсэн. Жин өөрөлдөх юм бол энэ хоёрын хотгоо хасах 412 км авч гарчээ. За ингээд 6 тэгштгэлээс YB-ийн хэмжээг тодорхойлъё. B толгойн реакц хүч хэмжээ болох. YC'-тэй нэг Q буюу буюу 1.06 нэмэх нь 2.306 км гарч байна. За
ингээд эргээд 3 тэгштгэлээс XA-гийн хэмжээг бол тодорхойлох боломжтой. Ингээд 3 тэгштгээс XA-гийн хэмжээг болохоор XC дээр нэмэх нь эпи хурцгийн косинус 45 болохоор XA-гийн хэмжээ XC маань 4.12 нэмэх нь 3 хурцгийн 0.7 гэд энэ бол хасах 2 киловаттай хэмжээтэй гарчээ. За ингээд тухайн толгооруудын аэрацийн өвчний хэмжээ зөв гарсан эсгийг бид бүхэн бүтэн систем дээрээ шалгаж болно. За тэгээ шалгахдаа би бүтэн систем дээрээ буюу А, Б гэсэн дамнуур дээрээ босоо байрлалтай өвчнүүдийг нэмээд тэгтээ тэнцвүүлэх ийм тэгшүүлэгчээ шалгачаа. За тэгэхээр босоо байрлалтай өвчнүүдийг нэмээд тэгтээ тэнцвүүлэхдээ тухайн гарсан утгуудыг шууд тухайн тэгшүүл дээр орлуулахад тэг гарч ивэл бид өхөн тухайн тэгшүүлгийг зөв бодчихъя гэж бол үздэг байгаа. За ингээд А, Б дамнуур дээр шалгахад за босоо байралтай Y-а за энэ парагц бол синус парагцсан босоо байралтай доосоор чиглэлтэй учраас эпи хурцгийн синус 45. За энэ төвлөрсөн хүч мөн доошоо чиглэлтэй учраас хасах тэмдэгтэй. За нэмэх нь Y B гэсэн юм тэгшүүл гарч ин тэнцвүүтэй гэсэн. За тэгээ Y-гийн хэмжээг бид бүхэн тэнд болсноор Y-а маань за 1.6 гарчээ. 1.6 хасах нь 3 үржих нь 0.7 хасах нь төвлөрсөн хүч маань хасах 2 нэмэх нь Y-B маань зэнд 3.06 гэсэн хэмжээт гарчээ. За эдгээрүүдийг ингээд бодоод үзэхэд энэ нь тэг гэсэн утгатай гарч байна. Тэгэхээр бид өхөн тухайн толгооруудын аэрацийн өвчнийг хэмжээг зөв тодорхойлжээ гэж шалгаж болж байна. За үүнээс гадна дотоод холбоос дээр С нугас дээр моментын тэгшүүл бас бичиж болно. За хэвтэй байрлал дээр бас парагцийн тэгшүүл бичиж бас шалгах бас бүрэн боломжтой. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.